За шинэ он гарах гэж байгаатай холбогдуулан нийслэлийн хэмжээнд архитан согтуурснаас үүдсэн хэрэг зөрчлүүд нэлээдгүй нэмэгдэх хандлагатайг цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байна. Тэр дундаа байгууллага хамт олноороо найз нөхдөөрөө шинжилгээ арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэхдээ согтууруулгундаа хэрэгслээс үүдэж гэмтэрэгт холбогдох, элдв халдлагад өрдөх, гэмтэргийн золиос олгох тохиолдлууд гарсаар байна. Түүнээс гадна согтууруулгундаа хэрэглэсэн үедээ бие авч явах чадамжгүй, аливааг бүрэн ухамсарлалгүйгээр хийсэн буруу үйлдэлээсээ болоод бэртэж гэмтсэн амнасаа алдсан тохиолдлууд цөөнг байгаамаа. Тодорхойлбол энэ сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэгэн караокены 3 дугаар давхраас хүн унаж насварсан хэрэг гарсан. За уг мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага шалгалт хийхэд тус газраар үйлчлүүлж байсан Увс аймгийн Баруун Түрэн сумын харьяат 21 настай энэ 21 настай Жэнер согтуурсан үедээ караокены төлбөрийг төлөхөөс татгалзаж маргалдан улмаар цонхоор өсөр зүхтах гэж байгаад унаж 21 настай энэ нь амиа алдаж Жэн хүн дээр бэрхсэн байна. За 21 настай Жэн гэмтэл соох судлалын үндэсний төвд хэвтэн эмчилүүлж байгаа юм. 2015 оны 12 сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг караокены цонхоор хүн унаж насварлаа гэсэн мэдээллийг цагдаагийн байгуулалт өгсөн. Мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1-р хэлц албаг шалгалтын ажиллагаа хийхэд тус караокед үйлдвэрлэж байсан Увс аймгийн харьяат 21 настай энэ Жэнер нь төлбөр тооцооны асуудлаас олж маргалдан цонхоор цухтыг орлож өсөрж энэ үйлдэлийн улмаас 21 настай энэ гэгч 8 насаа алдсан. 21 настай Жэн гэмтэл соох судлалын үндэсний төвд хэвтэн эмчилүүлж байгаа эргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1-р хэлцээс эрүүгээр үүсгэн шалгалтын ажиллагаа хийгдэж байна. За энэ хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлцэд үргэлжлүүлэн шалгаж байгаа юм. Амиа алдсан болон гэмтсэн дээрх залуучуудын хувьд тус караокед үйлчлүүлж байхдаа согтууруулгундаа зүйлс хэрэгсэн байсан тогтоогдчихэ. Анхан шатны шинжээчийн дүгнэлтээр өндрөөс унсны улмаас амиа алдсан тогтоогдод байгаа. Энэ хэргийг цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байна.